Moms Room podcast ээжүүдийн сэтгэлээний хүрээнд тавтай морил. За сайн байцгаана уу. Тэгээд бас хэдэн 7 хоног завсарласны дараа дахиад нэг дугаараа оруулах гэж байна. За тэгээд өнөөдрийн дугаараар маань сэтгэл зүйч от зурагч маань оролцох гэж байна. За тэгээд эхлээд отгогч маань өөрийгөө танилцуулаад тэгээд хоёлаа таны анх ээж болж исэн түүхээс эхлээд ярилцъя. За юуны төрөнд подкастын сонсогчдоо өнөөдрийн минь төргий намайг Оцрон гэдэг. Тэгээд гэр бүлийн сэтгэл зүйчээр ажиллаж эхэлж байгаа. За тийм юм байна. За тэгээд миний хувьд одоо гэр бүл болоод нэг 15 жил болж байна. Нөхөртөөгөө танилцсан хугацаа нэмвэл тэгээд хүүхэд маань одоо ерөнхийдөө өсвөр насндаа явж байгаа. Тэгээд анх ээж болох мэдрэмж бол нэг тийм төлөвлөөгүй байсан. Яг хүүхдтэй болно гэж. Зүгээр ингээл үерхээл явж байгаа л нэг санаандгүй жирэмсэн болчдөг шүү дээ. Ингээд жирэмсэн болно ч гэж бодоогүй, болохгүй ч гэж бодоогүй, баг хөдөлжөнд болдог ч гэж бодоогүй явж исэн чинь ингээд жирэмсэн болцсон. Тэгэл жирэмсэн болцсон гэдгээ мэдэнгүүтээ ингээд нэг тийм гайхах, сандрах бүх мэдрэмжээ ингээд давхцалт явагцсан. Гэтэрт хоёуланд нь тийм байсан. Хоёулаа ингээд шокнд ороод үерхэд ингээ нөгөө тусмастаач гараагүй зүгээр үерхэд нэг жил гаруй үерхэцэн явж исэн болохоор тэгэл эмчэд очиод үзүүлэл хэвэн байна гэл тэгэл ерөнхийдөө нэг жоохон хүүхдтэй болж байгаа юм байна. Ер нь ингээ цааш амьдрах юм байна гэдэг одоо нөгөө илүү гүнзгий одоо нөгөө бодол руу орсон гэх юм уу. Тэгэл хүүхдээ тээх явцад бол миний хувьд ямар нэг юм тийм сэтгэл санааны хувьд өөрчлөлттэй өөр юм тийм юм бол байгаагүй. Тэгээд тээж явах явцдаа ч гэсэн битээр тусдаа гараагүй л байсан. Тэгээд гисэн ч миний хувьд тэр мөр нэг тийм дарамт болох, стресс болох завинах асуудал ерөөсөй байгаагүй. Тэгээд төрсний дараа одоо төрөхтэй болоод яг ээж аав дээрээ хөдөө очиад төрсөн. Тэгээд яг төрөх процесс бол нөгөө усны гинт гарсан учраас хийсэр хаалгаагаар төрөөд нөгөө өвдөлт гэдгийг бас ингээ мэдрээгүй. Тэгэл миний хувьд бол ингээл нэг төрөлтийн процесс хүүхдтэй болох гэдэг ингээл нэг тийм сүртэй нэг юм одоо өөрчлөлтөнд ороод ийм хямраад ч юм уу догтлоод тийм юм ерөөсөө бараг тохиолдоггүй гэж би одоо хүртэл ер нь боддیں۔ Тэгээд төрчөөд ээж автагаа байсан учраас хөдөө 6 сар хүртэл яг хөдөө байгаад тэр хооронд манай өмнө нөгөө нэг гэр орон байраа шийдээд тэгээд 6 сартад нь хотод ирээ гэртээ ирэнгүүтээ би шууд ажилдаа орсон. Декретнийхээ нэг 6 сарыг л авсан гэсэн үг. Тэгэл ажилдаа ороод надад ямар ч тийм мэдрэмж төрөөгөө тэгээд тухайн үед яг нөхөр ажиллахгүй байсан учраас хүүхдээ арах шийдвэр гаргаад тэгээд би ажиллаа их шийдвэр гаргаад тэгээ хоёулаа ажиллаад эсэг хугацаа манай хүн чи одоо нэг 8 сарын хугацаанд хүүхдээ харсан юм уу гэртээ? За. Тэгээ нэг мэдсэн чинь нөхөр аягүй сонирн болсон байсан. Би өөрөө ч мэдээгүй нөхрийг сонирн болж байгааг. Надад өөрөө ч ингээд сонирн болж байгаа ерөөс хэлээгүй ингээд тухгүй тавгүй байгаа. Тэгэл ингээд өглөө ажилдаа аваад орой ирэнгүүт ингээд хоёлаа ингээд цэнгээс хоёр юм сууж лээдэг. Тэгэл би ч юу ч мэдгүй ингээд нэг ажил хийгээл гүгэл явжсэн. Тэгэл нэг мэдсэн чинь ингээд нөхөр айгу биш болоод байгаагаа ингээ багаар илэрхийлэл. Тэгэл яасан гэж асуугаал эхэлсэн чинь бүр ингээд хямралынхаа баг нэлээд гүнзгий ямарсан байсан. Одоо бодоход. Тэгээ тэр үедээ бол тэгэл тэр хугацааг даван тулах гэж бол нэлээд хоёр талаас л хичээл зүтгэл гаргасан. Тэгэл эрэгтэй хүний хувьд одоо хямрахаар ч нөгөө секси амьдралд хүртэл ингээд өөрчлөлт орчт юм байлээ. Тэгээ хүсгээ болох Тэгэл гэр орноосоо дайчих гэж хүсэх гэдэг ч юм уу. Яг манай хүний онцлогоор хамаараа тийм л байсан л тах л та. Ямар ч гэсэн ирчүүд ч гэсэн хүүхдээ хараад гэртээ суухаар эмэгтэйчүүдтэй ялгаагүй бас хямрал явагддаг юм байна гэдгийг бол тэгэхэд харж исэн. Тэгээд дулаараад манай ч нэг 8 сар орчим хүүхдээ харчаад ажилд ороод тэгээ хүүхдээ ээж аав руу явуулаад цэцэрлэгт арай орог байсан. Нөгөө 9 сард орно гэдээ яг 100 таарад тэгээ хөдөө явуулангуудаа манай хүн ажилд ороод тэгээ яг тэр нөхрийн хямрал дээр бол битэр нэг тухайн үед сэтгэл зүйч мөч тухайн үед нь би нөхрийг сэтгэл зүйч дээр очиж гэж нэр ятгаж ирсэн юм байна. Нилээн хүн надын хувьд бол харилцаанд ингээд бараг 2 сар марших ингээл
тий. Тогтмол секс ярилцаанд ордог байсан хүмүүс чинь тэгэхээр болол тэгэл юм ярихаа болол ингээл нэг тийм танихгүй амьдарч байгаа юм шиг нөхцөлөд өсөж байгаа шүү дээ. Тэр хүн юу ч ярихыг хүсэхгүй, яагаад байгаагаа ч хэлэхгүй. Тэгээд сэтгэл зүйч дээр ингээ очих хэрэгтэй байна. Чи ингээд очиод уулзаад үзье гэсэн чи манай хоёр зөвшөөрөөгүй. Тухайд бас тийм юмыг хүлээж авах бэлэн бишлээсэн баг. Одоо тахт. Тэгээд зөвшөөрөхгүй байж байгаа л ажилд ороод тэгэл ажилд ороод ерөнхийдөө баг багаар дэрцээр байгаа л хэв юм байдалтай орсон. Яг миний хувьд ингээд хүүхэд хараад хямарсан үе гэх юм бол би нэлээд сүүл хямарч исэн. Хүүхэд маань баг нэг 3 4 дугаар анги байсан уу? Тэгээд яагаад тэгж хямарсан гэдгийг анзаарсан гэхээр би хүүхдээсээ олж харсан. Бид нар ер нь ингээд нэг хүүхдийн хүмүүжилт юу яадаг штеп. Хүүхд маань болохоо байгаад байна гэж хардаг боловч яг цаанаа ээж аавын харилцаа болон тий тухайн гэр бүлийн систем тасал үүссэн байждаг. Тэгээ тэрний ингээд нөгөө одоо юу гэдэг үр дагавар нь хүүхдээр илэрч гардаг. Хүүхдийн ааш өвдрөх талаар. Тийм. Тэгээд би хүүхдээ ингээд гэртээ хараад тухайд яг корона болоод коронавигийн дараах үед би ингээд 2 жил гэртээ суугаад. Тэгээ ингээд нэг хүүхдтэйгээ ингээд анзаарсан чи хүүхд маань ингээд амар түргэн ааштай болсон ингээд миний өдөөс ингээд огцом морилж хашгирч ярьж байдаг болсон. Тэгэл би чи юу илээ яалаа гэл ингээд анзаараад за миний хүүхдтэй болохоо хэлсэн юм байна. Тэ сэтгэл зүйчтэй очихгүй бол болохоо хэлсэн юм байна гэл дагуулаад сэтгэл зүйч тэр хүүхдийн сэтгэл зүйч гэл интернетээр хаагаал. Тэгэл дагуулад очисон чинь тухайн үеийн аваадсан сэтгэл зүйч маань юу яжсэн. Натаа уулзаад нөгөө хүүхдээ уулзчаа дараа нь натаа уулзч байгаа шүү дээ. Тэгэл би ч айгүй хүлээлттэй орж байгаа шүү дээ. Яана хүүхд маань одоо яг яатсан юм бол те нэг ингээд тодорхой нэг он шүлээгээл орж байгаа шүү дээ. Тэгсэн чинь сэтгэл зүйч маань надад ингэж хэлчихсэн. Чи ер нь ойрд ямар байгаа вэ? Өөрөө ер нь ингээд сэтгэл зүйч тандэ гэж ботсон уу? Би бол чамайг өөрөө сэтгэл зүйч тандаач гэж хүсэж байна гэж надад хэлчихсэн. Тэгэл би тэр үгийг сонсол ингээл миний хоёр нүдэнд ингээл нулимс зилгэнэл. Би уг нь зөндөө юм ярмаар байсан. Гэтэ миний ингээл амнаас ингээд нэг ч үг гараагүй. Тухайн үед. Тэгэл нэг тийм амьдралыг яг миний ингээд өөрлөгөө өнгөөх те юу болоод байгаа юм бол гэж анзаарах хүүхэд өсгөх ер нь ямар юм гэдгийг ингээд нэг тийм бодож үзэх зүйл яг тэнд болчихсон юм тийм. Тастаа сонирхолтой төхөд байна. Тэгээ хүүхэд угаасаа яг нөгөө аав ээжийнхаа одоо сэтгэл зүйн байдлын тусгал нь болчиход байна шүү дээ. Ер нь бол тэгээ тэнд харилцаанд өөрчлөлт гарангууд хүүхэд мэдрээд тэгээ ингээ хямралууд үсээд ингээ яваад. Яагаад тэр нэг бүрэн хамааралтай нэг гэрт амьдрал тэгээл насан туршиг болохоор бүх зүйл нь хамааралтай болохоор нөлөөлөд байна тий. За тэгээ бас ер нь аавуудад гардаг хямралыг бас айгу гоё жишээ байна гэх юм уу те. Өөрхөдөө бас нөхөрт нь хэцүүлсэн байгаа те. Тэгээд яг одоо нөгөө Откогчийн кейс дээр бол нөхөр нь ингээ хүүхдээ хараад бүр гэртээ байсан учраас яг эмэгтэй хүн ер нь ямар байдаг хүүхдээ гэртээ харж байгаа эмэгтэй те тэрэндээ л адилхан байдалд нөхөр нь ороод тэгээд эрэгтэй хүн чинь нөгөө төрүүлсэн одоо ээж нь биш учраас гэх юм уу те. Одоо тэр чинь нэг юм эрэгтэй хүнийх нь өөрийнх нь функцтэй байгалийнхын юм ингээд өөрчлөгдөд байгаа болохоор бүр л хэцүү байгаад исэн байна л да тий. Тэгэхээр нөгөө заримдаа одоо жишээ нь тэгж харахгүй байсан ч эрэгтэй хүмүүс бас ийм хямралд ордог байгаад байгаа хгүй тий. Яг шинэ аав болж байгаа анх удаа нөгөө аав болж байгаа үед. Тэгээд таны хувьд нөхөртөөгөө одоо тэр нөхөр нь одоо нээгдэж ярихдаа ямар мэдрэмжүүдийг илэрхийлсэн бэ? Магадгүй нэг жоохон ярилцсан бах те. Эрэгтэй хүн болохоор ингээд дотгошоо ороод дуугаа хураацсан биз дээ. Тэгээ яг ярилцаад ингээд асуух үед мэдрэмжүүд нь юу гэж хэлсэн бэ? Тэгээд та хоёр те тэр харилцаагаа илүү сайжруулж засахын тулд юу хийсэн бэ гэдгээс авалцаад. Яг тухайн үед нэг тийм мэдрэмжийн асууя те. Тийм бодлол огтосоо төрж байгаагүй. Нөгөө тэгж асууч ч мэдэхгүй байсан бас. Тэгээд чи яачаад байгаа тий одоо бидний чинь нөгөө нэг юу болчиход байгаа тий гэдэг байдлаар шууд ингээд асуунгууд манай хүн угийн нэг юм жоохон дотгошоогоо дуугуу төрлийн хүн би ярилцмааргүй нөгөө сонгод харилт байгаа шүү тий би ярилцмааргүй байна тэгээ би яг хоо жоохон юм нэг нээлттэй жоохон ингээд нэг эмэгтэй хүмүүс чинь тий арай эрэхтэй бодвол нэг ялгаатай тэр зангаараа тэгээд
мэдгэдэггүй зөрчилт нь бол нөгөө нэг секс амьдрал байгаа шүү дээ. Яг ингээд юм хэлэхгүйгээр тэгээд ингээд мэдээж би хэвэн байгаа учраас ингээд нөгөө миний сэрэл мэдрэмж бол хэвэн байгаад байдаг. Тэгээ ингээд нөхөрлөгөө ингээд хандангууд би хүсэхгүй байна. Би чадахгүй байна. Би хүсэхгүй байна. Гэт бүр ингээд элтийн яг ингээд мэдгэдэггүйд тийм юм ингээд гаргахаар чинь ингээд шууд анзаараад тэгээд хүүхдээ явуулаад нэг сар мар 2 сар болсон уу. Тэгээ ерөнхийдөө ингээд тэрийг даван туулахад бол хоёулаа төр тустай амьдрах гэдэг шийдвэрт бол хүрч исэн. За тэгээд тэр хэсгийг энэ хэсгийг хасч болно заяа. Гэхдээ бас оруулчих жолно. Тэгээд би нэг юм нөхрөөсөө ингээд тест авч исэн. Нөхөр бол надад шууд ингээд хоёул төр хугацаанд тустай бай гэдэг санал тавьсан. Одоо яг тэр хэцүү байх үедээ. Тэгээд би ингээд дөнгөж тустай гараад нэг жил гарan шахуу болж иж ингээл би одоо ээж авдаа нөхрөөсөө төр тустай байхаар болсон гэж хэлэх чинь бас бидний одоо нөгөө хүмүүжил ч гэдэм үү суртахуун одоо нэг юм нийцгүй байгаа шүү дээ. За ямар ч хэлсэн би тэгж хэлж чадахгүй бэ нөхцөл байдал байсан. Тэгэл одоо хувцаач ирээл ахындаа очих уу хайчих уу байр түрээслэх үү гэл. Тэгээ боджонгуудаа би нэг арга сэтэд инээдрээд тэгээд тэрний байсан гэхээр ингээд нөгөө би хувцаа бигдээд ер нь аль нөхөртөө би явлаа гэж хэлээд. Тэгээ ингээд балкон дээр хувцаа тавиад ингээд орж ирээд нөгөө шкаф онгоолгонгод миний хувц байхгүй гэж харуулах гэдэг шүү дээ. Тэгээд ингээд балкон дээр хувцаа тавиад өөрөө балкон дээр гард суугаад тэгээ нөхрийгээ яг ингээд нөгөө гаднаас ирж яахыг харангууд балконоор харж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд би явлаа гэд хэлж байгаа байхгүй юу? Чи ингээд тустай бай гэсэн. Тэгээ би явлаа. Чи ингээд одоо тэгээд хэдийн хугацаанд ганцаараа баймаар байгаа. Тэр хугацааг хүртэл чинь би ингээд одоо тустай байх шийдвэр гаргасан гэд хэлсэн. Тэгээ би балкон дээр угантай байгаа штэ өөрөө нөхчөлтэй хооцоод ирээд зогсож байгаа. Тэгсэн чинь манай хүн гаднаас орж ирэнгүүт ингээд тэгэл намайг яриад тасалсан чинь ингээд Google ороод ирж байгааг би харж байгаа байхгүй. Тэгэл Google орж ирээл ингээд нэгээл орж ирээл харснаа. Шкаф онгоолгосноо. Буцаал Google гарсан. Тэгэл бүр ингээл яг балконы доогоор ингээл Google гарахаар би балкон дээрээсээ балкон онгоолгосон. Ой тэгээд дуудаад тэр нь надад ямар шийдвэр гаргахад нөлөөлсөн гэхээр энэ хүн яг жинхнээсээ тустай бай гэдэг хүсэл байхгүй байгаа юм байна гэдгийг би олж харсан. Тэгээд нөгөө нэг хэрвээ тэр реакц нь өөр байгаад одоо ингээд нэг амар санаа амраал гэртээ ганцаараа жилэрдэг ч юм уу. Одоо тийм дүр зургийг би хараад одоо би дараагийн шийдвэрээ гаргах гэдэг байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд үний юм уу гэж шалгаж чек гэсэн чинь тэгээд тийм реакц гаргахаар нь би за окей ямар ч гэсэн энэ хүн ч гэсэн төгсөж байгаа юм байна. Тэгээд тэр хүн өөрөө ч гэсэн яг тэрэн дээр нэг юм цочрлыг авсан. Тэгээ намайг гараад явсан чинь явчин яг тэгж хэлсэн ч гэсэн яг бодит байдалтай намайг яг явчихна гэж бас бодог байсан. Тэгээд намайг балкон дээрээс гараад ирсэн чинь гарч ирээд ингээд тэврээд нэг мангар штэ юу гэх юм бэ чи ингээд тэгээд ерөнхийдөө яг тэр процесс өөрөө битээрт бас нэг тийм битээр бас яг бодит байдалтай яг хол байхт бэлэн биш байна гэдэг одоо хин хинтэй тэр мэдрэмжийг өгсөн. Одоо барыг нэг ярилцлага шиг юм болсон юм уу яг тэр үйлдэл нь. Тэгээд одоо хосууд чинь нөгөө гэрлээд одоо ингээд хүүхдтэй болоод тэгээд одоо маш олон хосууд ингээд хүүхд нь жоохон байхад ингээд салах шийдвэр гаргачихж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тэр нь бас ялтчихгүй энэ төрсний дараа эмгтээж хүн дээр гарч байгаа тийм энэ сэтгэл зүйн асуудлууд дээр байгаад идэг. Тэгэхээр таны бодлоор ер нь хосууд яаж өөрийгөө бэлтгэх юм уу те ямар арга замаар ер нь энэ хүүхдтэй болох энэ шилжилтийн том үеийг те хатайхан даван туулж болох юм шиг санагдаж байна. Тийм сэтгэл зүйн талаас нь хандлаас те бас ярив. Тэгээ одоогийн нөхцөл байдлаас тэр үеийг дүгнж бодох юм бол битэрийн хувьд зүгээр л нэг юм хэвийн хямралын үе байсан. Тэр өөрөө тийм их ноцтой тий. Одоо гэр бүлийн хувьд чинь хэвийн ба хэвийн бус гэдэг хямралын үе байгаа шүү дээ тий. Хүн даван тулдаг. Тэгээ тэр хэвийн тэр одоо хямралын үеийг хосууд даван тулснараа яад гэхээр дараачийн арай тийм илүү гүн холбоо тогтоож чадаад байдаг. Тэрийг ингээд амжилттай даван тулснараа. Тэгэхээр одоо шинэ хосууд наана нь өөрсдийгөө сэтгэл зүгээ сайн бэлтгэх хэрэгтэй. Ядчил хэвийн ба хэвийн бус хямрал гэж юу гэлээд байгаа тий. Одоо хос болгонд л хямрал тохиолдох гэдэг шүү дээ тий. Төрсний дараа энэ чинь ганц бие ингээл
Тэ ганц өөрийгөө хариуцал явж исэн бол нэг хостой болоод хоёулаа хоёр биенийг хайрлал явж исэн чинь тэнд нэг тэр хоёр хүний анхаарлыг шаардсан нэг жижиг юм гараал ирлээ. Тэр хоёрын амьдралын циклд өөрчлөлт орчлоо шүү дээ. Тэрийг хүлээж авахд хүн болгонд хугацаа шаардна. Хүн болгонд тэ одоо өөрчлөлтийг шаардах учраас тэрийг бид нэр ингээ хэвийнээр энэ одоо хямрал нь хэвээ юм аа. Энийг давснараа харин ч дараачийн хямралыг бид нэр илүү амжилттай давж чадна гэдэг тэр итгэлийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг хосууд илүү ингээд судлаад мэдээд те одоо юм айгу нээлттэй болсон шүү дээ. Мэдээлэл айгу нээлттэй байгаа. Тэгээсэй гэж хүсэж जैन. Тэгээд бас нэг юм төлөвлөлт орж иж байгаа шүү дээ. Одоо ингээд заримдаа яг ингээл мэдээж төлөвлөгөө байж идэл хүүхдтэй болох тохиолдол байж болно. За тэгээ болцсны дараа бас цаг хугацаа биш 9 сар төрөн хүртэл тий. Тэгэхээр нөгөө өөртөөгөө бэлдэж болох юм байна. Энэ тохиолдох угаасаа юм хямрал үүсэх юм байна. Харилцаанд ингээ асуудал гарах юм байна гэдгийг ойлгоно. Секси амьдрал, харилцаа, за тэгээ гэр орны ажлын хуваарлалт хүртэл ингээ маш их өөр болж эхэлж байгаа тий. Тэгэхээр тэр болгоно хосууд маань бэлтгэж болох нэ. За отгойгч хүүхд нь одоо хэдэн настай байгаа хэвлээ? Одоо 13 14 хүрэх гэж 14-тэй хүүхэдтэй. За тэгэхээр одоо нөгөө гэр бүл төлөвлөлтийн тал дээр би бас танаас асууя гэж бодож байгаа байхгүй. Одоо хүмүүс чинь хэдэн хүүхэдтэй болох уу гэж одоо хоорондоо ярилцаал тий. Шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ тал дээр яаж шийдвэр гаргасан бэ? Дахиад хүүхэдтэй болох тухай бодож байгаа юу? Яг хүүхэдтэй болъё гэж бол бодож байгаа. Гэхдээ яг хүсэж байгаа юу гэвэл бас тийм биш гэдгийг анзаараад байгаа. Яагаад тэгж анзаараад байгаа гэхээр яг анхны хүүхэд дээрээ болвол ингээд болцсон. Тэгэл ер нь л ингээл ээж болох юм чи угаасаа л болно штэ гэж бодоод. Тэгээд дараачийн удаа нэг ахаад нэг жирэмслэлт байсан надаа. Тэгээд тэрийг би өөрөө ингээ хүлэн зөвшөөрч чадаагүй. Нэгсэндээ өөрөө ингээ шийдвэр гаргаад тий ингээд байхгүй болгосон гэсэн үг. Тэгээд энэ өөрөө юутай холбоотой юм гэхээр би багасаа л өөрөө хүүхэд байхасаа л хүүхдийн тухай боддог хүүхдээсэн. Аюу санаа. Ингээд найзуудтайгаа ярихад нэг би тэт хүүхдтэй болно гэж бодож байгаагүй шүү дээ. Өөрөө л тоглол явж яснаас тий гэдэг найзууд аюух байдаг. Гэтэл миний хувьд ингээд бүр багасаа л би ганцхан хүүхдтэй болно тий. Би цөөхөн хүүхдтэй болно гэдэг шийдвэрийг бүр гаргацсан байсан. Тэгээ энэ нь магадгүй миний нөгөө олуулаа өссөн. Тэгээ олуулаа өсөхөөс гадна одоо би манай ээж хамгийн бага дүү гарахтаа нийлээ хүндрэлтэй төржсэн. Тэгээ хүндрэлтэй төрлөөд ингээ нөгөө хүл амьдралын зааг дээр байхад одоо тэрний дээдлийнх нь дүүг харах, асрах ажил нь одоо миний үүрэг болж хувираад. Тэгээ би хэсэг хугацаанд тэгээ хүүхд учраас нөгөө нэг сар гарна ч юм уу 2 сарын хугацаа чи миний бараг ингээд бүхэл амьдралын туршид ингээд нэг намайг би тийм байсан юм шигээр надад ингээд мэдрэгдсэн урт санагдаад. Тийм урт санагдчихж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээ хугацааг нь бодох юм бол тэр нэг сар гарны хугацаа л байсан. Дүү хэдэн сар настай байсан? Дүү нэг ой гарантай. Тэгээ би болохоор толоотой байсан байгаа байхгүй яг тэр хугацаанд. Тэгээд 70-тай хүүхэд ой гарантай хүүхдийг яг ээжийн байр сууриас харж хандаж асарна гэдэг чинь айгу ачаал юм байлээ л дээ. Тэгээ надаа нэг юм залхмаар санагддаг. Ингээд хүүхэд харах тий асрах нэг тиймэрхүү байдал багасмаа л нэг тийм хомсроггүй бүр ингээд нэг хадгалагдсан мэдрэмж юм шиг байна тэр. Тэгээ одоо бол том болцсон ингээд тахта олуулаа байх нь үнэхээр гоё байдаг. Гэтэл миний яг ингээд хувьдаа тэдэн хүүхдтэй болно гэдэг шийдвэрт бол энийг бол би бүрэн нөлөөлсөн гэж үзтээ. Тэгээ одоо энийг сонсож байгаа ээжүүд ч гэсэн ингээд хэрвээ олон хүүхдтэй байвал хэн ямар наснаа таарсан хариуцлагыг гүйж чадчихэв нөө тий наснаас нь давсан хариуцлагыг өөрүүлж гинөө тий гэдэг дээр бас ингээд анзаарч бодож явах хэрэгтэй юм шиг зүгээр өөрийнхөө өссөн тий одоо амьдралын туршлагаасаа бодоход аюу нөлөөтэй юм шиг надад санагддаг. Тэгээд тэр хоёр дахь би ч өөрөө ингээ хоёр жирэмсэлсэн. Тэгээ нэг төрсөн гэхээр хоёр дахь жирэмсэлтэн дээрээ уг нь бол эн чинь ингээл тий төхрөн байна, хүүхэд байна, зэрэгцээ төвхтэй болох гэж юм тий энэ өөрөө нэг хайц төрүүлээд ах юм биш байсан боловч миний хувьд ингээд нэг тийм төгшүүр байсан тэр.
жирэмслэлт. Нэгтгэн зүгээрээс зэрнэ, хоёр дахь нь нэг тийм төвшөрийн мэдрэмжийг надад өгч ирсэн. Хоёр дахь хүүхэд мө төлөвлөгөөнд байхгүй. Төлөвлөгөөнд байгаагүй. Миний ухамсаргууд ерөөсөө би хоёр гэлтгийг төлөвлөөгүй учраас тэр хоёр дахь жирэмслэлт надад ингээд нэг тийм хайцыг дагуулсан гэх юм уу. Тэгэл баг болохт нь л би ингээд би гарахгүй гэдэг шийдвэрийг гаргацсан байсан. Тэг яг хоо энэ жоохон харамсмаар одоо ингээд жоохон харамсаж байгаа ч гэсэн угаасаа л хүүхэд наснасаа тийм шийдвэрийг гаргацсан байсан учраас өөртөө нэг тийм код бий болгоцсон учраас тэрийг тийм байдал төрсөн гэж. Тэгээ одоо бол мэдээж нээлттэй болсон гэж дахиад жирэмслэх боломж бол байж л байгаа шүү дээ тийм. Тэгээ нөгөө олон жил жирэмслэх болохоор ингээд нөгөө хоёр дахь өргөдөл гэл ингээд ер нь бол өргөдлийн юугаар имлэгээр зөндөл явсан. Нөхцөл боломж бол байгаа. Гэтэ яг чин сэтгэлээсээ би хаяа асууд энэ чи яг ингээд чин сэтгэлээсээ жирэмслэхийг хүсэж байна уу? Тэгэхээр баг үгүй гэдэг хариунд амгаа аваад одоо хүртэл. Тэгэхээр нэг тийм хичээдгүү гэх юм уу? За яг хөө тэгээ болвол би одоо хөлийг давчна. Болохгүй л окей нэг тийм юм биш. Гэдэг байдлаар одоогийн төвшөнд бол тэгж хүлээж аваад байгаа. Тийм. Гэртээ та хэдүүлээ? Ах トゥ хэдүүлээ вэ? 7. Тий. Та болохоор хэд? Би голдох нь, дундах нь. Яг дундах. Тийм. Тэгээ миний доор нэг эмэгтэй дүү байгаа. Тэр бас надаас нэг дүү учраас арай жоохон юу байсан юм уу? Тэгээ би ч өөрөө дундах эмэгтэй болохоор айлын том эмэгтэй гэдэг утгаараа бас нэг харилцлага үүрсэн юм уу? Дээр нь ихч байхгүй. Дээр 3 ах, доор 3 дүү байгаа байхгүй. Тэгэхээр том ихч нь болчиход байгаа байхгүй. Тэгэл хоолн, хувцлан, тий үүрээд явна гэл ингээл тэр ээжийн ажлыг хийцэн байгаа. Аль ээжээ хийцэн. Тэгээд тэр чин одоо хөдөөний хүүхдэд бол мэдж байгаа штэ. Зуны хөдөөний хүүхдүүдийн амьдрал бол үнэхээр завгүй. Тэр хитэн настай байх нь хамаагүй тий. Тэгээд зөвлөө асаал үнээ саан, өдөргөө саан, орой өнөөгөө саан тий. Тэр их ажлын хажуугаар ингээд дахиад нэг хүүхдийг хооллоод тий ундлаад ингээд хараад анхаарад явна гэдэг бол үндэл ачаал байсан байх гэдэг. Ачаал байсан гэдгийг би өөртөө яг тухайн үед мэдрээд байсан. Учираас одоо надад ийм нөхцөл байдал үүссэн. Байгаад л байгаа юм билээ. Тийм. Тэгэхээр бас яг утгаагчийн таал ярьж байгааг сонсож байхад бас чухал санагдсан зүйл нь яг хүсэж гин үү гэж асуух бас их чухал юм байна тий. Тэгээ яагаад магадгүй хүсэхгүй байна гэдгээ хүсэхгүй байж бас болоод байна шүү дээ тий. Тэрийг хүлээн зөвшөөрөөд тэрнтэйгээ эвлэрээд ойлгоод тэгээд хүсэхгүй байгаа шалтгаанаа бодож үзэхэд бас ялцчихгүй тайлбарлах шалтгаан үнэхээр хүн болгонд байгаад байна тий. Тэгэхээр хүн болгоны хувьд одоо нөгөө хүмүүс чинь ингэдэж хүүхд гарчихгүй за одоо бошоохон хөсрүүлээд ойрхон гаргаад авч юм уу тий. Тэгэл нэг 2 3 хүүхдтэй болчихгоо за одоо одонгийн хүүхдээ за гаргахгүй гэл ингээл хажуунаас нөгөө шийдвэрт нь нөлөөлөхгүй л ингээл эсвэл ингээл хүүхэд нэхээл ч юм уу тий. Ингээл иргэн нойрны хүмүүс ингээд авах үед бас айгүй хэцүү байдлуудад орж байгаа. Тэгээд заримдаа ялцчихгүй ингээд шалтгаанууд улмаас гэд ахуулах тохиолдол байна тий. Тэрэн дээр өөрөө шийдвэр гаргаж ийн эсвэл эрүүл мэндийн шалтгаанууд байна. Янз янзын одоо тохиолдол гэр бүл төлөвлөлтөн дээр айгүйх олон сэтгэл зүйн асуудлуудыг дагуулж ингээ орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр шийдвэрлэлт одоо төлөвлөлтөн дээр хамгийн чухал нь одоо хүсэл гэж та бодож байна уу? Тэгээд яаж одоо магадгүй одоо сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаасаа хизээ хүнийг одоо хүүхдтэй хүүхдтэй болоход бэлэн болно гэдэг тийм одоо хугацаа байгаа лөө тий. Одоо нэг юм тэдээс хойш ер нь хүүхдтэй болвол зүгээр ч юм уу одоо сэтгэл зүйд байгаа тонод байгаа шүү дээ. Тэрэн дээр ер нь ямар мэдээллүүд одоо хүмүүст хэрэгтэй мэдээллүүд юу байж болох вэ? Яг гоо энэ дээр бол яг төлөвлөсөн төлөвлөгөө гэдгээр бас ангилж болоод байгаа юм шиг надад анзаардаг. Одоо жишээ нь ингээд манай нэг найз бол ингээд төлөвлөсөн. Одоо би 3 хүүхэдтэй болно. Тэдэн наснаасаа хойш би төрнө гэд. Үнэхээр яг тэгээд төлөвлөсөн тохиолдолд төрсний дараах тэр одоо сэтгэл санааны байдал үнэхээр ялгаатай байд юм лээ. Одоо би 3 хүүхэд гаргаад тэдэн жилийн зайтай ингээ гарахаар би ойролцоогоор эдийн хугацаанд би гэртээ хүүхдүүдэд хараад тасарна. Гэдгээ үжээ өөртөө ингээд нөгөө нэг тодорхой болгосон гэсэн үг. Тэгээд одоо тодорхой болгоцсны ард дээр хүний сэтгэл зүйд ингээд шал өөрөөр ингээд юмсыг хүлээж аваад байгаа гэсэн үг. Тэгээд ингээ 2 жил хүүхдээ 2 ихэр гаргацсан анхных нь.
Тэгээ 2 жил хүүхдээ гараад дараа нь дахиад жирэмсэлж байгаа байхгүй. Тэр 2 жилийн хугацаанд хүүхдээ харж ах тэр процесс нь ингээд өдөр болгоно нь ингээд happy. Хүүхдээ харах болгондоо ингээд би энийг л хүсэж энэ олон жил баг төлөвлөж ингэсэн штэ гэдэг байдлаар ингээ хүүхдүүдтэй ханддаг. Өөрийнх нь сэтгэл зүйн байдал ч гэсэн аюулгүй тайван байсан. Тэгэхээр энэ төлөвлөхгүйгийн ялгаа ерөөсөө ээж хүүхдээ харж байхдаа хэр тайван байх юм, хэр аз жаргалтай байх юм гэдэгт шууд хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр одоо төлөвлөөгүй нөхцөлд бол одоо бас яах гэдэг шүү дээ. Одоо хугацаа тодорхойгүй байх гэдэг шүү дээ. Одоо миний хувьд бол за нөхөр ажиллахгүй юм чи би ингээ гялсаачлаа гэдээ орлогоо олъё гэдэг байдлаар ингээд нөхөр тодорхойгүй хугацаагаар бас ингээд хизээг мэдхгүй байгаад шүү дээ. Ингээ хүүхдээ харах гэдэг өрөөрөө орсон учраас энэ хямрал бол заавал эрэгтэй хямардаг, эмэгтэй хямардаг гэдэг бол биш. Аль нь ч хямарч болдог. Ер нь хоёулаа л хямралд орно. Хин нь гүнзгий орж байгаа, хин нь хөнгө орж байгаа оролцооноос хамаарат хинийх нь амьдралд илүү их өөрчлөлтийг өгж байгаа. Тэрийг яаж даван тулж байгаа гэдэг л таагаад байна уу гэж би хараад байгаа. Тэгээ одоо төлөвлөлтөн дээр чи ингээд хүн эмэгтэй өмш нөхөр бас орж ирээд ингээд хамтдаа ярилцж байгаа шүү дээ. Тэгэхээр хөрийнхэн талаас одоо за одоо хүүхдтэй болъё л доо гэж гуух ч юм уу тийм зүйлүүд байсан уу? Тэрэн дээр ингээ яг яаж бодлоо ингээ нэг болгосон чадсан бэ? Тэгээ манай хүний хувьд болохоор бас эхээс гуруулаа. Ер нь бол цөөхөнд ороод байгаа. Тэгээ айлын ганц хэрэгтэй хөхөд. Угийн нэг юм тийм олон дуртай биш. Уг хүн нь өөрөө татгш байгаа гэсэн шүү дээ. Тэгээд нэг юм алуулаа бужигнах ч юм уу тиймэрхүү юунд нэг тийм таатай биш болохоор миний сантыг бол бүрэн дэмждэг. Энэ дээр бидэрт ерөөсөө нэг тийм нэг нь олон болъё л доо, нэг нь цөөхөн болъё л доо гэдэг дээр зөрчил ерөөсөө гарч байгаагүй гэсэн. Чи өөрөө шийдээ. Намайг одоо ер нь болвол болгоод болохгүйгээрээ л бай гэдэг дээр хоёулаа санал нийлцсэн гэсэн. Анхнаасаа ч ер нь тийм байсан. Надаас ер нь хэдийг гарах юм, яах юм гэдэг юм би ч хэлж байгаагүй. Одоо би цөөхөн хүүхдтэй болно гэж боддог байсан гэдгээ бол нөхөртөө хэлж байгаа шүү дээ. Тэрнээр ерөөсөн олон болъё л да би цөөхөлөөсөн ч юм уу гэдэг хандлага ерөөсөө гаргаж байгаагүй. Тэгэхээр бас асуудал гайгүйсэн байна тийм. Тэгэхээр дээрийн хувьд бол яг энэ хүүхдийн тоон дээр л төлөвлөлтөн дээр л асуудал гараагүй гэсэн. Тэгэхээр асууд маань ер нь л хүүхдтэй болохоос өмнө ярилцчул зүгээр явах байхгүй тийм. Хэдэн хүүхдтэй болохыг хүсдэг вэ? Чи яагаад тэгж хүсдэг вэ? Ч юм уу хоёлаа ер нь яах вэ гэдгээ магадгүй ярилцчаад тэгээд ингээд хэдэн жилийн зайтай хэрхэн гаргах вэ? Тэрэн дээр хоёлаа ямар ажил төрөл хийж авах вэ? Хүүхдүүд маань яах вэ гэдгийг ингээд төлөвлөөд явах юм бол магадгүй төрсний дараах асуудлууд ч гайгүй байна. Ээж хүн ч гэсэн өөрийгөө бэлтгэн тий. За би ингэх юм байна гэд. Тэгээ би бас яг 3 хүүхэдтэй олцоод сэтгэлс амар хямарж байхад яг тэрийг ойлгосон байхгүй юу? Ингээ 3 хүүхэдтэй хүн энэ хэмжээнд хямарнаа. Одоо энэ бол миний амьдралаа гэдэг ингээ хүлээн зөвшөөрч чадахгүйсэн бодохгүй би дотроо. Тэнгүүтээ би яагаад ингээд энд суугаад байгаа юм ч юм уу те. Ингээд яг тэгээд үнэндээ яг ингээд 3 хүүхэдтэй болж ич ямар гэдэг мэддэг юм бэлээ л дээ. Тэрийг ингээ урдчлан таахад жоохон хэцүү. Тэгэхээр тийм учраас магадгүй ингээд яг ингээд нэг хүүхэдтэй болоод хоёртой болох гэж байгаа бол 2-оос 3 руу шилжиж байгаа бол тий магадгүй тийм тооны хүүхэдтэй хүнээс асууж болно ямар байсан бэ одоо насны хоорондох зайн юм байхад чамд ямар санагсан юу хэцүү байсан гэд ер нь бол энэ сэдвийг чинь бид нар ингээд айгу хаагдмал явчихдээ шүү дээ. Тэгэл хүүхдтэй болохоор нуучин тий жирэмслэлтэй нэлээ нуужнаа гаргаж ирж мэрдэг тий. Тэгэл энийг ингээ нээлттэй ярилцаад хүмүүсээс туршлага судлаад тий ингээд судлаад ойлгоод бэлдээд явах нь бас хүнд сэтгэл зүйн хувьд айгүй олон ач тустай байх юм байна гэж би бас өөр дээр ер нь анзаарч ирсэн. За тэгэхээр өнөөдөр айгүй олон гоё сонирхолтой сэдвүүдийг ярилцлаа. Подкаст жоохон гоё түүхүүд туршлагуудаас айгүй олон зүйлийг бас сурч авлаа. Тэгэхээр төгсгөлд нь гэр бүлийн одоо сэтгэл зүйч тэр чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд те та гэр бүлүүдэд хандаж зөвхөн одоо хүүхэд төлөвлөлт гэхгүй асуудны харилцаа ер нь гэр бүлийг аз жаргалтай байлгахын тулд бид нар юун дээр анхаарч явах хэрэгтэй вэ гэдэг тал дээр бас бид нар ингээд юу яагаад гэдэг хүүхэд маань нэг биш болчлоо гэдэг аюу их ингээ ойлголт аваад байдаг шүү дээ.
Энэ бол яг цэвэр гэр бүлийн харилцааны загвар хүүхдээр илрээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ээжүүд даавууд магадгүй ингээд за би нэг хүүхдээ сэтгэл зүйч дээр аваачаад нэг ашлуулчмаар байна тий. Ингэчмээр байна гэдэг шийдвэр гаргахын наан битэрийн харилцаа ямар байгаа юм. Яаж нөлөөлөд байгаа гэдгийг нэг анзаарах хэрэгтэй гэж би боддیں۔ Тэгжээч одоо нөгөө хэрвээ одоо ээж аавын харилцаа хэвэн байгаад тий доктортой байгаад ирэхээр хүүхэд андаа доктортой болчдөг. Тий энэ бол одоо шинжлэх ухаанаараа ч тийм одоо миний амьдралын туршлагаараа ч тийм. Тий ярьцлага ихэнд хэлсэн шүү дээ. Хүүхдээ биш гэж одоо очтол би өөрөө биш болсон байсан гэдэг тий. Тэгэхээр энэ бол ингээд яг тол гэр бүлийн тол хүүхэд. Тий. Тэгээд аль нэг нь ингээ харилцааны асуудал доголдол үүсээд ирэнгүүт хүүхэд тэрний ачааллыг бүрээд эхэлж байгаа гэсэн үг. Тий. Тэгэхээр ерөнхийдөө өөрсдийнхөө харилцаа загвар тий гэр бүлдээ ямар хуу загвар бүтээчээд байгаа гэдгээ хүүхдээ хараад л анзаарчих гэсэн үг. Гэдгийг бол би яг ингээд бүх эцэгчүүдэд яг хэлмээр яагаад гэдэг энэ боломжийг ашиглаад товч бөгөөд тодорхой энэ бол хин дээр ч очих шаардлагагүйгээр тий манай хүүхэд өсвөр нас айгүй хэцүү явагдаад байна гэж хэлдэг шүү дээ ээж аав тий. Энэ ч гэсэн өөрөө өсвөр наснд бага наснд нь эцгийн харилцаа ямар байсан хэрхэн даван тулах чадрыг сулсан гэдгээс хамаарат тий өсвөр наснаас дахиад жоохон хүндрэлтэй даван тулаад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө багаас нь л эцэг их доктортой харилцаатай тий нэлттэй байж чадаад ингэсэн бол өсвөр нас ч гэсэн давгууд давах болцоо бол байгаа гэсэн үг. Тий. Тэгээд дээрэс нь бас нөгөө одоо нөгөө цөөхөн хүүхэдтэй болох шийдвэрүүдээр гэж одоо нөгөө ахаад нэг комент хэлэнгүүт одоо жирэмсэлж чадахгүй ээжүүд бас байгаад байгаа шүү дээ. Эхнийхээ гаргацсан хоёрдугаа олж чадахгүй байна. Ингээл өргөдлөөр их явж гин тий. Би өөрөө бас тодорхойгүй хугацааг бас тэрүүгээр өнгөрөөсөн болохоор тэгээ энэ дээр бас нөгөө нэг ээжүүд би яг хүсэж байгаа юу гэдгээ бас өөрөөсөө бас яг асуух хэрэгтэй санагддаг надаа. Тэгээд энэ дээр ингээд нэг юм блок үүссэн байж идэг гэж харагдаад байгаа. Тэгээд тэр нь одоо өөрөө ухамсарлж чийж болно, ухамсарлахгүй ч хийж болно. Ер нь бол жирэмсэлж чадахгүй байгаа ээжүүд бол сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй гэж би боддیں۔ Яг тэр хүний ухамсаргүйд ч юм уу тий. Одоо би бол ухамсарлаад дээ штэ одоо тий. Миний бага наснд ийм хүндрэл байсан учраас би олон хүүхдтэй болохыг өөртөө зөвшөөрөөгүй тий. Гэсэн. Гэтэл зарим хүний хувьд ингээд өөрөө ч тэрийг ойлгоогүй байж болох байхгүй юу. Мэдгүйгээр өөртөө тийм блокийг үүсгэсэн байх магадaltaй гэсэн үг. Тэгэхээр одоо жирэмсэлж чадахгүй байгаа бол ингээд сэтгэл зүйчдэр очиод тий хаана ямар блок үүссэн би ер нь яг ингээд бэлэн байгаа мó сэтгэл зүйн хувьд тий гэдгээ нэг анзаараад үзээч гэж бол тэгэхээр бодд юм аа. Яг зөв тийм. Энэ дээр би бас яг нэмж хэлье гэж бодож байсан. Яг хүүхдээ болмоор байна гэдээ ингээ орж ирж байгаа хэрнээ. Яг хүүхдээ болчоо таны шалтгаан юу вэ? Яагаад болохыг хүсэж байна гэд ингэнгүүт яг цаана хүсээгүй байх магадлал эсвэл ямар нэгэн хүүхд дээрээ тавьсан одоо ухамсаргүй хүлээлт те ингээд янз бүрийн байдлаас болоод бие махбод яг тэрний ингээ эсрэгээр нь ажиллаж цаанаасаа те сэтгэл зүйн нөлөөтэй байгаа даа. Тэгэхээр яг отгоогчийн маань хэлж байгаагаар өргүүдлийн асуудал дээр сэтгэл зүйн маш том нөлөө үзүүлж байгаа учраас хэрвээ тийм асуудал танд байгаа бол те сэтгэл зүйчд бас хандаарай. Тэгээд гэр бүл төлөвлөлт хүүхдийн тоо хүүхдийн сэтгэл зүйн асуудал гэдэг чинь ерөөсөө эцэг эхийн сэтгэл зүйн асуудал байх нэ тий. Тэгэхээр өөртөө хүүхдээ сайхан өсгөж хүүхдээ амар амгалан сайн амьдраасай гэж хүсэж байгаа бол эцэг эхчүүд бид өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө авч сэтгэл зүйдээ анхаарах нь чухал ах нэ. Сэтгэл зүйн сайн байдалд анхаарч ах нь тий. Хүүхдийнхээс сайн байдалд анхаарч байгаа тий. Харна яг адилхан. Тийм. Тэгээд гэр бүлийн доктортой байдал, салал, дараар тавилт тий. Бусад одоо маш их болцоод байгаа энэ хүн асуудлуудыг бас сэтгэл зүйн хувьд ийм холбоотой байж чадсанараа бие биенээсээ ийм амар амгалан мэдэрдэг те сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин гэр бүлдээ үүсгэж чадсанараа бас энэ асуудлуудыг гэр бүлүүд маань энэ асуудлуудгүй байх юм боломжтой байх нэ. За тэгээ отгоогчдээ маш их баярлалаа. Өнөөдөр гой сэдвүүдийг ярилцлаа. Тэгээ сонсож байгаа ээж нарт маань бас нэг зүйлийг бодуулсан те хэрэгтэй мэдээлэл өгсөн баха гэж найдаж байна. За тэгээ ажлын амжилт хүсье отгоогчдээ. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа.